Соргичд болон шашгагч бүгд чимээ гарсан зүг ирэхэд холоос сүйтрхэн дүрс ойртон ирж бийг харна. Энэ нууцлаг соргич хэн болохыг мэдхийг тэсэн ядан бүгд санаж чанцтай шийтэн. Тэр соргич өөр хинч биш. Яг их юм байж таарна. Тэр шашгагч руу итгэжтэй алхан очиж мангсын нүдний ажимнууд хийсэн утаа гарт болно. Шашгагч ихэд гайхширсан янзтай яны оноо буюу 1163-ыг чангацаарч түүнийг энэ жилийн бодит шашгалтын тэргүүн байрын эзэн гэж тонхорно. Түүний шагнарт 3 шил мангсын цэс болон бишин мөнгөөр 100 мянган вон партна. Найзад нь баяр хүртээгөр түнд батан хаширхад лин юнчин энэ хүү яаж юм ярьж байгаа л гэж гахшисаар ичвэсгүй загсна. Тэр зөөр Моше олны өмнө сүйдэрт үлдснээ ойлгон шитэй зүүн. Түүнийг илүү шаншилсан нь өөрийг нь дээсэн хүн тавдгаар академик байсныг мэдсэн явц. Нүдэндээ дарагдсан хэрэнтэйгээр тэр биеийн хамгаалагчдаа Яны тохой бүхнийг хож мэдхийг тохино. Хурцтмал байдал үр харгалзсан Жамбаб хархан гэлдэж нэгдүгээр академийн соргчдын өмнө бие гайхолон найз минь дүнгиж дамаг юм хийжээ гэж сайрхна. Нөгөө талаар тавдгаар академийн профессор тийм баяр хүрийг хуваалцахгүй. Янада мо авагшиг хүчрэх гэр бүжиг гомдосныг мэдэж санаа зовсон харагдах. Энэ ясс түүний амийг авч болчихсгүйгээ сайн. Дараа нь тэргүүн 3 орцорт шабэ. Янг үнчин гэр 6 ахвалж досхон. Бодит чалгалт албан ёсоор досож шагнаас гардуулж гişнэ. Тэд татсан дээр хамт цосоход шаяа юу хорон мартаа шидэж надаас хулгайж хацараг гаргасныг чинь сайшаа гин. Гэвч хурцтмал байдал дамжирхаас мөлийн үнчин орч ирэн Янийг өнгөөлж. Шагийн эд Ян чонооныхоо өөрийн ур чадвараар олсон гэдгийг сануулна. Бартам наштаа шүрч шаа би хамгийн хүчтэй гэж мэдвэхэд. Ян хин жихний цалыг эзэмших хэсгээр тодорхойлхон тал бизэн балмарцаа ташдээ. Гэж яг тентхийн газар түн савж тавина. Хин нэг хүчрэх буюу ус төрийн холбоотой хүн чамайг онейлсан бол цогтох газар үгүй гэдгийг мэднэ. Ганц гарц бол тэдний дахин чам руу дайрч зөвшөөргүй хүчтэй болох явдал 3 хоногийн дараа Ян эцэст нь гэртээ харна. Яи тэр даруугүйж очин тэрвэрэн түүний гинцэн эсхий шалгана. Тэр эсэнд мэд байгааг харан санаа намарна. Дараа нь нэг хинжээний мөнгө өгч түүнийг гайхшруулж энэ чинь сургалт болон амжиргааны чинь зардаж гин. Тэдний тогсоомтой мөч түүнийг нэг нууцлах ном буюу Эрдэнэсийн зурагт намайг гаргаж ирэхэд тасалдана. Яи сонирхон дэрэгдэн суув. Тэд хамтдаа номын хуудсыг эргүүлэхэд Яи ангийнхаа үеэр таасан дээр харсан яг тэр чулууны зургийг олж харна. Энэ бол Тракер эликсир нэртэй. Бисад холын төрөлхийн авьяасыг өсгдгөөр алдартай хоор бодис боловч зөвхөн баг буюу дунд түвшний чадвартай хүмүүстэй зөвчдөг ажээ. Сонирхолтой нь өндөр авьяасыг сайжруулж чаддаг илүү чавар тэрмэртэй чулуу заримдаа ойролцоо олбдог гэж нонд бас дурдсан байна. Үүнээс Ян тэр мангас хүчрэхчийн тулд Тракер эликсирийг ашигласан байх ёстой гэдгийг ойлгоно. Тэгээд одоо тэр энэ гайхалтай ховор эрднийг жинхэнэ үн цэнийг нь ч мэддэггүй санаасаргүйгээр авсан байна. Яю одоо жижиг зонхонд хийсэн Тракер эликсирийг түнд гартуулахад бодлон ташилна. Гэвч Янд энэ хэрэггүй болсон тул тэр зүгээр инээн сэвшин. Оронд нь чи юу? Одоо чиний хүчтэй болох хэрэг гэж хэлнэ. Яю бүрэн цочигтна. Ах トゥ хоёр зочны өрөөнд сууж байгаа боловч энэ бүхэн түнд ойлгомжгүй. Тэр авьяасаа хараахан сэрээгээгүй тул дими өргөдөж магадгүй гэж маргаж эликсирийг ухаас татгалзсан. Түүний төлөвийн цанхыг шалгах бисалгын авьяас баг зэрэглэл. Шинэ авьяас нь шинхэн зэрэглэл. Одоо ч зэрэггүй гэж харагдана. Түүний авьяас баг зэрэглэх тул Тракер эликсир усны дараа заавал ямар нэгэн ахиц гарах ёстой. Гэвч тэр ахиц хэрэг байхаг Ян огт мэдгүй. Гэсэн чи оронд нь зараад ийм үнэтэй масрыг хөнхүн гэж санаж болгоно. Түүний тэнийг санаж гэж нэрсэн зүйлийг үл томсорсон. Ян номоо дахин эргүүлж эликсир олцсон газар ховор термошка чулууман байсан байж болцохыг мэднэ. Тэр ухаарч байгаагаа. Тэр газрыг сүйтгэжээд одоо харамсаж хийж байна. Хэрэг цөө ярээ тарвал хоцтон авчид түнд чулуу байхгүй гэдэгт итгэхгүй. Бүр түүнийг мөрдөж ихэрч мэднэ. Яю алмайран гайхаж энэ бол цэвэр дими үрж гэж хэлнэ. Эмэгч дими өрхийг хүсээгүй Ян шурхаа авч түүнийг эсэргүүцэхээс өмнө амийг нь ангалхан хүчээр болгоно. Яю ханиалгаж бүтнөч өгөхгүй дулаахан 50 мэдрэмж биеийг нь дүүргэн. Гэвч төлөвийг нь дахин шалгахад бисад холын авьяас нь баг төвшөнд хിവэр байгаад Ян ном буруу байсан болов гэж эргэлзэн. Нойр мөссөн Яю хөвтөж амархаа шийднэ. Тэр зөөр Янгийн зүгээр л нөлөө жанжаагүй байж мэдэх гэж бодоод баг зэрэг хүлэхэр болно. Ойролцоогоор нэг цагийн дараа будэн дээр гүн орсон бол Ян тэр өрөөнийхөө ширээний дэргэд сууж байна. Гинт югаас авьяасын хүчтэй давлахаас цацарч эхэлнэ. Ян төлөвийн цанхгийн шалгаад бисад холын авьяас нь дунд төвшөнд. Бүтэн хоёр шигтаар өссөнийг хараад байна. Дунд төвшний бисад холын авьяас ховор хүүдний авьяастай нийлээд юу ирээдүйд дээд зэрэгийн машинтай чин болох чадвартай. Гэдэгт Ян төвштэй болно. Энэ ойлголт түүний өөрийнх нь шийдвэрийг улам мурцтгана. Шааг бодоод түүнд хизээч ялагдахгүй. Тул зүрхтэй болж ирж үзгэж дотроо шүдэ хавирна. Хэсэг хугацааны дараа өрөөндөө орсон Ян мангсын цэсийг дахин уухад амьдартай амьдарчсэн бүхнээсээ ч муухай санагдана. Юунаас ч дор амттай. Гэвч аимшигт амтыг дарахын тулд самар хазаж. Энэ нь бисад хотын хордыг нь хэр сайжруулах бол гэж бодно. Гайхмаар нь хорт нь одоо ердийнхээс нэн дахин нэмэгдэж байна. Дунд зэрэг хэм мангсын цэс ийм үр дүнтэй байгаад тэр гайшина.
байна. Хэрв хангалттай цэстэй байсан бол 1 сарын дотор маршал дайчны түвшинд гарч чадна гэдэгтээ итгэжтэй байна. Харамсалтай нь ердөө 2 хүн шийдвэрлсэн тул дараагийн алхмаа юу болох вэ гэж бодно. 10 өдрийн дараа 5 дугаар академийн ойнгүнд Ян Хүчэнэн гүнхэн эргэж дүүсэн 50 бэлсгэж ятаж жамба сандрангуйж ин амьсгаа хураалгүй айд татсан жан түнд моошоо тасгаарлагдаж маршал дайчны түвшинд гарахыг ордож байгаа гэж хэлнэ. Яян нөр хайхрахгүй байхыг хараад жан цачин санаа завхагаанд Ян ша түн рүү хараахан дайраагууд урам хоорно. Тэр шагийн авьяасыг хэдийн содорч түүний бис тулч мөн дүнд түвшин гэдгийг мэдэх тул тэрэнд гарах хүртэл 1 сар орчим болно гэж тацаарна. Жан нүунийг хэрэг нацтайг ойлгохыг хичээж шаа баян хүчрэх гэр бүлээс картай ердөө 3 шиж мангасын цасаар түн шиг хүнийг дэвшгэд хөрцөхгүй гэдгийг санаулна. Жан жижигчлэн үнэнч найзын хувьд Яны цогцсыг зөвлөж бүр юг сайн асархад хангараахна. Ян энэ дэмий яриаг огт тоолгүй. Үлдсэн зүйлдээ анхаарлаа хандуулна. Хідэн бага зэрэгчийн мангасын цас, мангасын зүрхний цас. Тэдгээрээр тэр маршал дайчны түвшнээс ганц алхмын доор буюу ахисан маршал шав зэрэгт хүрэх болтой. Бүрэн даахад хүрцэхгүй байж мэдгч хорт сэлмийн авьяастайгаа жинхэнэ маршал дайчинтай нүүр тулж чадна гэдэгтээ итгэжтэй байна. Дэшийн өөрнөг болонд мокер бүжийн эзэмшилдэх агуу шилтгэний ган хаалга нэгдэж холоос хүчрэхийг нэгний сүдэр гарч байна. Энэ бол өөр хинч бус моошоо байлээ. Хамгаалагчин тэр дараа хүнд төвчтэйгээр бүхийж маршал дайчны түвшин дамжилттай хүрсэнд нь баяр хүргэнэ. Моошоо бүрэн өөрчлөгдсөн байна. Түүнийг одоо хүчтэй захирхэж хүч бүрхэж Яны хувьд бодсноос хамаагүй хүнд болох нь тодорхой боллоо. Танхимд шавар зарцснаар үйлжиж тэр тайван тавтуу харагдана. Тэр зөөр Жинха баазын баян нэр хүндтэй мокер бүжийн шилдэг маршал дайчин шавгийн эцэг моён өрөөнд орж ийн. Моён хүүн тасгаар шаргамж битгчээ дуусгасан төрхийн баярч амжилттай дарж жинхэнэ маршал дайчин басныг нь магтана. Ирд хүчрэхэг битгчтэй болсон шав эцэгтэй мокер бүжийн нэрийг хизээч гутаахгүй гэдгийг батлана. Гэр бүлийн өвгдөөдс нь өөрөө шарна гэж моён хичгэд шаа тэр дараа өвдөг сүдэж олон жилийн тош өгсөн зөвлөгөө. Гэмшлэгт нь эцэг болон дээдэс нь чин сэтгэлээсээ талархана. Эцэг нь түүнийг удаан сүвдүүлэлгүй. Тушаалаар тусгалан бичсэн дуртай хоолондоо бүхнийг нэдэж идэхийг зөвлөнөр айтхана. Моён гарсан даруйд шаагийн царай хувирна. Тэр хамгаалагч руугаа эргэж өгсөн дал хороо гүйцэтгсэн эсхийг мэдхийг шаардна. Ганцаараа бэлтгэлээр хос өмнөх бэлтгэл дуусчээ. Би хамгаалагчийн нэрвэсэлгүйгээр хичвэхдээ Ян эцэг хич байхгүй. Гэр бүлийн холбооч хүү. Ард нь ямар ч нөлөө бүхий хүч байхгүй. Тул түүнийг Мошиогийн дуртайгаар устгаж олно гэв. Дайсандаа ямар ч хамгаалалт түүшийг тулгуур байхгүй сонсоод Мошио тоглоомоо дуусгах цаг болсныг мэдэж гэхдээ илүү сонирхолтой аргаар үнийг хийхээ шийднэ. Яныг сул дорой гэж батсан Мошио би хамгаалагчтай түүний хөнөө хаслахыг цохин байгуулахыг тушаана. Би хамгаалагч нь өөрсдийн нутагт аллаг үйлдүүл асуудал үүсэж мэднэ гэж сануулж Мошио сүдрийн назуурчийг ашиглан нууцаар хийхийг шаардна. Би хамгаалагч эргэлдэж сүдрийн азуурчин хөсөлгөхөд дор хаяг 1 саяын болох тул үн цэнэнд хүрэхгүй байж магадгүй гин. Мошио өөрийн бодлоо тайлбарч өгсөн. Линха баазад цөөхөн хитэн хүчрэхэг ургууд бүх эрх мэдлийг барьж бүсэд бүгд боол мэт амьдардаг гин. Ядуу жирийн хүн авьяаскагаж хэлбэл эрх баригчид эрх мэдлээ хадгалахын тулд түүнийг тэр даруус татдаг ажээ. Энэ хооронд 5 дугаар академийн ойнгонд Ян хідэн цагийн турш тасгал хийж биеийг нь хүчтэй энерги хүрээж байлаа. Бороо ойртож бийг мэдэрсэн тэр эрг гэлвээ хор шийднэ. Ширүүн борооны доор алхаж явж гинт орцоо хин нэгэн байгааг мэдэрч статус цанхаа шалгана. Тэр нь Ли Күн химээх сүдрийн авьяастай хүн байв. Юу болж бийг Ян бүрэн хараагүй байтал Ли Күн гэвэл гэрээс өсрөн буугаад игдэж тайрна. Ян цогцтоос арихын зайлж чи хин бэ гэж шаардна. Ли Күн өрийн муугаар инээмсэглэж чамайг алхахаар ирсэн гэдгийг илэрхийлнэ. Ли Күний нүд цасаар булангартаж шүтэн дондоо улаан чинжээж доосон байлаа. Түүний амирхтай төрх Яны бодлыг өмүүлж тэр нөхцөл байдлыг олохыг хичээнэ. Ихэндээ энэ нь Мошиогийн явуулсан олоорчин байж мэднэ гэж сэжиглэвч тэр бүр таарахгүй байв. Мошио түнтэй ил толох хүч чадвартай хэрнээ. Яагаад тийм хүч бүхий хүн гинтийн давталханд найдах ёстой гэж эргэлзээ толгойд нь эргэлдөвч тэр талаар бодох цаг энд байсангүй. Ли Күнгийн нэт өндөр төсрөм чинжалаа урагш чөлөөлөн цахаар бэлтгэн. Ян нэртэй хортон өргөн дайралтыг хааж өхрөн өсрөхөд Ли Күн алга болсныг анзаарна. Тэр үед л тэр сүдрийн авьяасын мөн чанарыг ойлгоно. Энэ нь үз үзэгдэх болох чадвар олгодог байжээ. Ян нэрх зур Ли Күн яг артын дахин гарч ирж эждээ түүний хойд тэрхрөө чөлөөлөвч хортны ор чадвартай ачаар Ян цогцлоос арайхын зайлна. Довтлогоо бэлтгэгүйдсэн Ли Күн орж Ян шиг зэрэгтэй хүн ийм хортон байна гэж огт төсөөлөөгүй нэлт байв. Ян хамгаалалтанд тосгоо болж цаг болсныг мэдэж нөхцөл байдлыг эргүүлнэ. Хорон инээмсэглэлээр урагштай арч зэсгэж хүнлүү далайн. Гэвч азуурчин дахин алах болно. Ийм авьяасыг жирийн тулаанд дийшгэд бэрх байх байсан. Гэвч Яны эсрэг ийм зайлгахт ашиггүй байлаа. Нарийн гудамжны хоолд Ян хөдөлгөөнгөө зогсож өрсөлдөгчөө мэдрэхэд бүхий л анхаарсаа төвлөрүүлнэ. Энергийн хөдөлгөөнийг мэдрэмж зэлдэ хортон далайж Ли Күний биеийг агарт нисгэн. Ли Күний амнаас засарглан тэр газарт нурч унана. Цачин гахсан Ли Күн
ижиг талаанчч биш. Ян яаж түүний сүдрийн авиасыг тайлж чадсныг ойлгож чадна. Сониуж зан цөхрөлтөө хүчрэгдэн тэр тайлбар шаардна. Гэвч Ян таймын хэвээр Ажийн түнлөө алхаж хариулахын оронд дасгалтыг ирүүлж хэрв Ли Кун үнэхээр мэдхийг хүсвэл ихшээд өөрийгөө хэн болохыг хэлгэн. Үжигтэй хор инээж Зи Кун зэвсэг рүүгээ гараа сунган Ян сүлжийн нэмсглээ авахыг хариултыг хэлэн гэж тохирхон. Нэг агшин тэр дахин дайна. Ян цогцтоос зайлахаар агаал төсөн. Хүлэн газарт хөрмөгцгай хавтай хордоор урагш тэмүүлж иждээ Ли Кунээ биеэр цаашаан. Ард нь зосгэн. Чамайг хийн хүсэлсэн бэ гэж дахин шаардна. Үхэж буй инээдтэйгээр Ли Кун Яныг өөрийн тулж ясан хамгийн хүчрхэг тулаан тэгж мартна. Сүүлчийн амьсгалаараа тэр энэ бол Мошо байсан гэдгийг хүлээн. Ян унсан цогцос дэргэд бүхийж гочонгаар харанхуй энергийн урсгал руу гараа сунгаан Ли Куний сүдрийн авиасыг хурж авна. Хүч дамжих зөөр энергийн дагуулгаа Яны биеэр гүйж статус цанхны хулбар амьдтай басныг баталгаажуулна. Одоо түн дунд зэргийн бэлтгэлийн авиас, эртний авиас, мөн хурд болон сүдрийн авиас хоёр анхан шатны зэрэгтэй харагдана. Тэнгэрээс бороо асгасаар харанхуй үжиг цэвэрхэн зүсэж Ли Куний амьгуу царайг цус бүрхэн. Түүнийг тэнд орхихын оронд Ян ойрч цах чулуунуудыг цэвлүүлж цогцыг доорн болно. Гэхдээ түүний талхайд хүн салхи бороонд ирэхгүй төгтөх навч мэд амьдрах хэсгүү гэсэн бодлоорч ирнэ. Холдон аль хацуур ганц навч бүүн ирэхийг хараад гартаа шүрэн авч унаас нь навч мэд биш харин салхи бороо шиг хүчрэхэг зогсоошгүй амьдэн гэж чимээгүй хүн өртөө ямсан. Ойгоо ард орхон Ян гэртээ бүцхүй тохтын дээгүүр хар үл улам зузаарсаар байлаа. Хасуун өсөнд орж биеэ хатаагаад Ян зочны өрөөндөө орж буудландаа өмбөн суугаад энэ цагаат санаалаа. Тэр Ли Конгийн бүхий тогшил зэсгийг нь хамт авчирсан байв. Хос сэрмээ гартаа амгцаа Яны тэрэн тулаанд хуурсан өөрийнхөө сэрмээс хавгүй дээгүүр эртний зэвсэн гэдгийг тэр даруй ойлгоно. Ли Конгийн эд зүйлсийн дунд нэг сая Янын алтан карт 100 мянган Яны мөнгөн карт балтах ба нийт 3 сая 500 мянган Ян болно. Хоёрч бодлогүйгээр Ян картуудыг төрөвчөндөө хийж өөрийг нь авахаар Мошигийн зарсан мөнгийг эргүүлж өөртөө зарцуулна гэсэн бодолтой яжтайгаар инээн сэвсэн. Эд зүйлсийн дундаас тэрбээр хүрэл зэрэглийн сэлмийн ур чадвар болох сүдэр сэлэм нэртэй ном бас олно. Нүдэн гэлэлцсэн тэрбээр номоо өдрөөс өдөр төсөж буй зэвсгийн сандаа нэмэн. Номоо нэмэгц Ян яг хэрэгтэй зүйлээ олсондоо баясна. Сэлмийн ур чадвар нь сэлмийн авиасийн бүрэн боломжийг нээж өгнө гэдгийг тэр мэднэ. Цаг алчгүй Ян онцгой өрөөрөөгөө орж хаалхаа шагтж хааж инээмсэрсэн орон дээрээ суугаад сурч эхэлнэ. Ур чадварын номынхоо эхний бүлгийг нээж дасгалтаа шумбах гэсэн ч гинт байдал түүнийг захин. Яви гэртээ хараахан ирээгүй гэдгийг ойлгох мөхцөө сандраж дагуулхаа мэд түүнийг нэмнэ. Айдсан төрж бодол нэрвчтэн энэ зочны өрөөрөөгөө буцсангүй. Хэрв Мошио түнлөө хүсний алуурчин нэлээд хангалттай мэдээлэлтэй байсан бол Яви бас аюул дарсан байж мэднэ. Хоёрч бодлоггүйгээр Ян тагтнаас өсрөн дээвэр тавхиж дүүгийнхээ амин мэндийн төлөө залбирэн тгсэн зүрхэн дэсэн. Хотын төвийн нингийн дунд сургууль гэр хурч ирээд Ян сургуулийн хашаанд бууж галзуумд хайж эхэлнэ. Энэ бол дайчид сурагчдад хор хүргэж самуун дарахыг хоригдсан энгийн сургууль гэдгийг мэдж байгаа ч Мошио шиг хүн дүрм журам тоохгүй гэдэгт Ян төлгүй байна. Гэтэл гинт нуруунд нь ямар нэг зүйл хатахыг тэр мэднэ. Хөдөлгөө бай гэж нэгэн дуу хоолой түүнийг сэрэмжлүүлнэ. Зөнгөөрөө хариу үзүүлэн Ян нэргэж эсэргүүцхээр залдарч шүхэр барин нинэнд сэрж буй дүү юу юм байхыг хараад тэр дараа цавсан. Ахан сандарсныг огт мэдэлгүй. Хичээлийн дараа цэвэржгээний жижигт гарч өрөө цэцлэхээр хацарснаа. Тэр амархан тайлбарсан. Гэрчлүүгээ бүцэх замд яахан нефт норсон хөл нүцгэн шүхэргүй явааг анзаарна. Санаа зовсон тэр юу болсныг асууч Ян үннийг хэлэлгүй бүхий шалтгаанаар зайлсхийв. Тэднийг явхан замаар алхасаар байж зам хажууд гисгэр хар ширтээ машин зогсож байв. Машины дотор Мошио чимээгүй сууж уур хилэндээ шүдэ хаврын ялуу ширтэн. Хараа тавьсан этгээд нь яагаад ямар ч гэмтэлгүй. 9 минут амьд яваад байгааг тэр ойлгож чадна. Ян дүүгийнхээ хажуугаар амар тайван болохаж явааг хархан түүний хижин үлэн бадраа. Гэрчлүүгээ бүцэх замдаа ах トゥ хоёр хямны дэлгүүр тарна. Захиалсан зүйл нь бэлэн бол мөхцөд төхүүлжтэй гудамжаар цугаалсан цаг агаараа сайхнаар өнгөрөнө. Өнөө орой би хоол хийнэ гэж хэлээд Ян дүүгээсээ юу идхийг санамсаргүй байдалтай асан. Хэсэг бодоод дүү нахынхаа онцлог хоол болох чансан махан зэсмийг захиална. Энэ хооронд өмнөх хар ширттэй машин тэднийг дагсаарч байна. Гэвч энэ удаа Ян үнийг анзаарч тэднийг мөрдөж байгааг ойлгоно. Ян юу ч сэжиглүүлэхгүй тэд байрандаа 9 минут буцаж ирэхэд Ян гадаа зогссоор буй машинаас нүдээ салхасангүй. Байрандаа орсны дараа юу оройн хоолны ширээ засахад тусал гэж хадуудна. 3 хоног өнгөрч тэнгэр цэрмэрч мөрдлөг үргэлжлээ байна. Ян хичээлдээ орж сурцгахдаа бүрэн харшаа хандууж яхад Ян дүүгээ хамгаалж хар шийдэн ойрцох дэвэр дээрээс сахин. Тэрхэн хар шилттэй машин сургуулийнхын гадаа засах батайсан дөрөв нь хараа тавьсан гэсэн бодол түүнийг уур хишингээр дүрхэн. Эцэст нь машин хөдлөхөд ямар нэг хариулт олох болов гэсэн найдвараар Ян тэр даруй дагахаар шийднэ. Би ториулан манадууд нь Ян барьшхаас барилга руу түргэн өсөрч хар машины зөкссөн барьшхын талбай орчинд хүрч ирнэ. Илүү сайн харахын тулд барьшхын өргөчдөр чимээ
чимээгүй буун тэрбээр машинаас нэгэн хүн буун байр руу орохыг гэж байна. Сайдэр харангууд Йен тэр хүнийг өөрийн дайсан гэдгийг тэр даруй танино. Барилгын дотор шаардсанд бүдэрдэж харуул нэгэн эрийг өршөөлөхгүйсээр хэвтэн өшөөжгүй задна. Тэр ир машаад төс хүмүүнгөөч цогцол мөрцөө эргөөж өгнө гэж амсна. Тэр бээр цөхөрсөнгөө гойч намайг тавьж өг гэж Моши хасгүй. Ханандар хайхрамжгүй сууж буй Моши өнөөдөр төсөхгүй бас өрөө хоёр дахин нэмнэ гэж хүднээр сүрдүүлж. Миний мөнгөөр зээшин хүнд үнэтэй гэдгийг сануулна. Тэр эр өвдөөс өвдөн хүүн төвчхийн аргагүй их асрах хөстэй өндөр настай эцэг их хүүхдтэй тал өнөөдөр үнэхээр түж чадахгүйгээ тайлбарсна. Мошио хариу хийхээс өмнө гол бие хамгаалагч нь орж ирэхэд Мошио тэр даруй сүдэр асуурчны талаар мэдээ шаардна. Би хамгаалагч нь назуурч нь алга болсон боловч өөр холбоогоор дамжуулан түүнтэй холбогдохыг ордно гэж мэдээлнэ. Үүнийг сонсоод одоо бүх зүйлдээ бүрэн мэдвчтэй болно. Асуухын оролцохын цаана Мошио байсан юм. Тэр хооронд Мошиогийн уртанд буцаж хөрхийн эрийг эмсгэх хураакийг ашиглана. Огт харамсашгүйгээр цогцыг зайлуулахыг нэг хүндээ тушаана. Дараа нь би хамгаалагчаасаа Йений ихчийг яаж таслахаа бодож олов гэж асуув. Би хамгаалагч талхаагаа баг зэрэг бүхийрхэн. Шарангаас дөнгөж солигдсон нэг найзтай энэ ажлыг даалгах хөдөлтэй байгаагаа хэлнэ. Мошио би хамгаалагч руугаа шахацаар уртанд буцаж эхэлнэ. Бусдад итгэсэн нь өөрийнх нь алдаа байсныг хүлээж одоо бүх юмыг өөрөө шийднэ гин. Ганц ч үг хэлэлгүй нэр итгэвчээр би хамгаалагчийг газар оноогож өөрийнхөө биелүүлээгүй яаж гэж хүднээр хэлнэ. Завшааныг ашиглан яа могол дэсгээд удаж Мошиог талаас нь цохоор ураг шарена. Яг цавтаа Мошио эргэж харах шин царайд нь айдас гэлсхийн. Ир дагарыг цэсэн гэлсхийн. Мошио хажуу тийш баг зэрэг мэл гисэн ч Йений ил доноож шалхнаас нь цасарвшин. Яам бат зогсож царайд нь хорон инээн сэвлэж тадраа. Цогцос газар онож үлзэн хамгаалагчид эзэн нарагцсныг ойлгон зочиртон тойрч цогшин. Хөмсгөө зангидан Мошиогийн хамгийн ойрын бие хамгаалагч азуурчин цогцын сүдрийн хөсний азуурчны ур чадвараар нуусан гэж үзэж ликом байж магадгүй гэж сэжиглэн. Гэвч яг татсан чимээгүй агшны дараа Йен сүдрээс алхан гарч ийн. Эрднүүд нь өргөн дэлгэрсэн байна. Түүнийг хармаг цай ихэнх бие хамгаалагчид айсандаа цогтож зөвхөн болон зүлбэн. Тэр эр нэцэрсгүй зогсож Ян тэнүр толон сүдрийн уяасыг ханаас алсныг нь шаардсан асуув. Яй хариу өгөжгүй түүнхий болохсаар байна. Тэр эр улам чангаар хашгирч Йений өндрийг содсон. Чи бол ердөөдөө түвшний хог гэж зүтгэн. Иймэр яаж залуу эзний нэг цавхтаар онохов. Ликон хан вэ гэж дахин шаардсан гэсэн. Үг бол хоныг нь тоосгүй Йен гарч төсөн өнц сайтай доош цавчиж түүний хоолойг амархан зэсэн. 50 байдлаар сүдрийн хүсний азуурчны тэмдэгтэй ачаараар эднийхээ цэсийг арчаад цогцос дээр шиднэ. Яхахаа өмнө эргэж хараад би та нарын нэрлэх болтгоо хон биш гэж хүднээр хэлнэ. Тэгэхээр буруу хүнийг сонгосон буруу нь өөрсдөд нь лайн гин. Нэг цагийн дараа Моин багийн хан хамт үзэгдлийн газарт ирэхэд нүдэнд өөр хилэнгээр шатаж зөвхөн хөвгийнх нь нөхөлд буруутай хүнийг олоход анхаарсан хандуулна. Мөрдөө шалгах явцад нэг хүн нь Йений архиж асан. Сүдрийн хүсний азуурчны тэмдэгтэй альчуурыг ойч изрүүлнэ. Энэ нь Мошио болон түүний хүмүүсийн өвчийн цаана сүдрийн хүсний азуурчин байсан гэсэн сэжгийг нь бачна. Яг тэр үед Линха баазын нэр хүндтэй Мо гэр бүлийн их хасвч цөөхөн агуу маршалдайчдын нэг болох Мо хасагч тэнд орж ийн. Түүнийг хармацаа Моийн өвдөөс өвдөн өнөж Мо гэр бүлийн авьяач хүн маань химэн нүүжин галсан. Харин Мо хасагч 50 тавтан хിവэр Моийн босож зүгээр хай хэлнэ. Гэвч гашууд талцсан Моийн өөрийгөө барьж ядан уйлсаар байна. Хүн маань үнэхээр агуу маршалдайчин болох чадамжтай. Магадгүй гэр бүлийг маншин төвшин дөрөх хүн басах байсан гэж хашуудна. Үг ашуугаа даран Мошио сайхан маршалдайчны төвшөнд гарч баярын нэрэ хийжсэн атлаа ийм харагс төгсөвчтэй тусгарсаа гэж их хасагчд хэлнэ. Их хасагч Мошиог асрах чадамжтай. Өөрийнх нь дараа гэр бүлийн хоёр дахь агуу маршалдайчин болж чадах байсан гэдэгтээ санал нийлж энэ нэмгэнээс гэр бүлийн ирээдүйн замыг бүрэн өөрчлөлтөө гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгээд Моингийн тэргийн газараас алдсан ачуурыг их хасагчд өвч. Бүгийнх нь алхахыг дэмий бүү өнгөрөө Мошиогийн өшөөг ав гэж гуйна. Их хасагч ачуурыг шинжлэхдээ энэ нь сүдрийн хүсний азуурчных гэдгийг тэр даруй таньж ийм нөлөө бүхий хүний далдуур устгахаар ийм аюултай азуурчныг хөслөх боломж. Танаар хавтай зөвхөн тэд байх тул өстэй гэр бүлүүдийн нэгэн цаананд байх ёстой гэж бодно. Гэвч ачуурыг ойртуулсан харах гэж өрхөхөд нүд нь гайхшралт нарийнсан. Тэр дээр төмөр соёо баазын бүдгөөж мөрийг ойж хараад тэр даруй цачин. Сургууль дээрээ Жамбо Янд төмөр соёо бааз тэдний Линха баазаас иш төвчтэй тухайг амархан ярина. Могер бүжийн их хасагч Линха бааз төмөр соёо баазтай нацаар өгсөн хуйлдаж буй гэр бүлүүд байгаа. Засуу үеийн шилгүүдийг устгаад дараа нь бүх Линха баазыг эзлэх зорилготой байж магадгүй гэж сижирж байгаа тавч тайлбарсан. Дууган намсхан Жамбо бүр Мошиог маршалдайчны төвшөнд гарсны дараа хангалтсан гэж сонсноо нэмж хэлнэ. Үүнийг сонсоод Йен 50 царайгаа болж тодрох гэсэн инээмсвэрчээ нөө хинж түүнийг сижирж өгөө зэвсгэн намарна. Мөн Мошио маршалдайчин болмогцоо Йенийг бас тав төлөвлөгөөтэй байсан тул алгатаагүйд нацтай гэж хэлнэ. Йен чимээгүй сонсонгоо бодол татна. Гэмт хэргийн газартлыг. Күний ачуурыг өрөө хайсан, өрөө сижиг ходоолхон
талд сүүдэр гэсэн тэмдэгтээ тэр ачуурыг тасан гэдгийг санана. Гэвч тэр ачуур дээрээс их хосогч төмөр сая баазын тэмдгийг олно гэж огт бодоогүй байлаа. Одоо ян санамсаргүй төмөр саягийн нууц хувилдааны бичиж хүү. Эсвэл өвгөн ус төрийн ашгийн хат төлөө хэрийг мөшиж гэнэ үү гэдгийг мэдэхгүй. Маргааш өглөө 4 цагт ян сэрж тасгалдаа бижмэн. Гарах гэж бодох ихчийн санаа зовсоор түүнийг зөсөөж иймэрт хаашаа хоёрын насан. Яа нэгчтэй зэрэг бүсэд тасгал хийхээр явна гэж хэлнэ. Тэр аж бас хортон хүчрхэж хөстэй. Яй хөмсгөө зангидэн. Дүү нэрээд хэдхэн хонсоор тавиад явж одоргоцсон. Гарч амжаагүй байгалагч нь гүйж ирээд араас нь твэрч ян зөвлөхөн удахгүй ирэж ийн гэж амжина. Зэрэг бүсэд ирээд ян иргэн тойрноо болгоомжтой ажина. Энэ дүндэр төвшний мангасууд тэнүүч ихдэг гэсэн цав байдаг ч одоогийн хүчээрээ хэд гүн орхон нэгт гэдгийг яй мэднэ. Одоохондоо тэр доод төвшний мангасууд нуугдж би гадаа захаар явж болгоомжтой хор хүчээ нэмхийг ирмэлцэн. Ян шидэмгийн инээн сэвшин. Энэ удаад юу ч бай маш шартайчин болно гэж өртөө хэлнэ. Аан хийж эхлмэрц газар гинт даргаж газар хөдөлтөө гэсэн төвшөө нүүрэнд нь гялсхин. Гэтэр зэрэгж хартаж их усүрийг нь аж харна. Сор төвшний төсөн удмын авьяас доод төвшний хамгаалчдын авьяастай хувилаг өгөхөр. Ян статус цонхыг нь ажин өөртөө бүртнэж нөхцөж байдлыг тайван задлан шинжилж мангас түүнийг харав гэж бодно. Хариулт нь хурдан ирж өхөр яг түнлүү дайна. Ян зайлж өхөрхөн орон цонхын газар шидэж шууд төвтөн ураг шарайна. Агаар төсрөн мөгөл чинжаалаад удаж цохих боловч мангас хамгаалчдын авьяасаа асааж иргэн тойрны хатгалан бүх ташаас тавталхаг хаах бамбай үсгэн. Өхөр архирч хүчтэй цохилтын долгион явуулсан Яныг ард нь шидэж орхон хатанд нүдүүлнэ. Цохиулсан ч Яй хорон инээн сэвэн босч мангасын авьяасыг мартан түн өдөггүй өөрийнх нь болно гэж тонхорно. Хоёр өгөөл чинжаалаа барин итгэвчтэйгээр дахин урагшилж мангас байрандаа зогсон. Дараагийн цохилтод бэлдэж хүчтэй архина. Мангас туураагаараа газар цохиж нүдэнд улаангалаар шатан аман ангаж урагштай нь Ян чинжаалаа өргөн нүчтэй инээж тэр доод төвшний хамгаалалтын авьяасыг өөрийнх болгоно гэж өөртөө тангарагшин. Тэр эргэлзэж буй урагш харээж өхрийн асар том бие рүү үсэрнэ. Толгой дээр нь гарангууд Ян ихэнх мангас ижил султартай байдгийг санана. Зэсгээ чанга атгаж чинжаалаа өхрийн мэрэгэн тойрны хамгаалалтын тайлбар руу шаана. Тэр бүх хүчээр дайсан нэвтрхийг ордох болож хаалбад зогсно. Дараа нь чинжаал нь дахин ижил цэгийг цохиж амбайд ан цаг үүсэх боловч чинжаал нь тэр зөөр бутарна. Доод төвшний хамгаалалтын авьяастай мангасын хатуу байна гэж юм бодоогүй байлаа. Өхөрлөө дахин анхаарсаа хандуулмарц өхөр нүдраараа занчиж түүнийг нисгэн. Ян шидэ зүүн тэнцвэрээ олохыг ордох боловч хадны авааруу шидэгдэж эргэн тойрон тоос тусгана гэсэн ч бууж өгсөнгүй. Нөгөө чинжаалаа атхан авьяасыг булаах илүү шидмис төвлөр гэсэн. Өвдөх тусан тэр чадварыг улам их өснө. Гинт өмнө мэдээж гарч авьяас хоол хүлээлт нь 16 хоног гэдгийг харуулна. Ян үүнийг одоохондоо тоохгүй эвдэрсэн чинжаалынхаа нэгийг авч ирхцүүлнэ. Чадвараар нь бот хоёрлог өхөр мөнгөн сарны чон могоо хоёрын хооронд байх ёстой гэж дүгнэнэ. Өхөр том биетэй тусал талыг нь унсаар нарийн гинтийн давталгаа хийж чадвар ялгах жинхэнэ боломж хിവэр гэдгийг яа мэднэ. Сүүдрийн авьяасаа ашиглан яа урагш шутарч мангасыг хэдэн удаа тойрно. Чинжаалынх нь үзүр хамгаалалтын хаалтыг дахин зохих боловч нэвтэрч чадахгүй. Харин сүүдрийн авьяас түндэстэй ажиллаж давталгааг нь мангас мэдэрдэггүй байлгах нь. Түүний сэхмийн авьяас бат хамгаалалтын бамбаны эсрэг дэмий болж байна. Ямар нэг сул тал болохоор зүтгэр төсөн дотор нь бухимдаж буцалж эхэлнэ. Энэ хамгаалалтын авьяаст ерөөсөө гэж болов гэж иргэжж эхэлнэ. Гэр цайтар ажигламгц нэгэн зүйлийг анзаарна. Хаалтан мангасын бүх савд мэдтгэж нэмэгэн байна. Хацраа мажийн баг зэрэг иргэлцэн яам магадгүй энэ сул талын болов гэж өөртөө ботно. Цаг алдчихгүй сүүдрийн авьяасаа асааж чинжаалаа яг тэр цэгрүү чиглүүлэн дайна. Сэсүн нэвт орсон даруйд мангас аянг шиг архирна. Хэдхэн секундэд асар том биеийн газар унана. Доор нь салт шингэний тасан тархаж тэрхүүдийн амьгүй ихтэн. Нүдээ гэлалцуулан тэн сэтгэл хангалуун инээн сүжин таамаг нэцтэй зөв гарсанд бахархгүй байж чадсангүй. Түүний бодсоор мангас хөмөг цэрдэн биеийг нь амархан цаалж хичнээн хүчтэй байжаач хөл бүртийг утгахгүй болохдгийг ойлгуулав. Тэн дөхнийхөө хүчийг орчин мангасны цэсийг хідэн шилэн савнд хийж эхэлнэ. Дуусаад өхрийн зузаан арсыг хараад сайн үн хүн гэдгийг мэдэж нүд төмсгийг нь бас авахар шийднэ. Гэрч хамгийн үнэтэй нь хос эвэр байлаа. Тэрээр чадсаа хурц далайлахын нэврийн цэвэрхэн автарч авна. Бүх улцаа нуруундаа үрч гимбис нам гүн газар хайж хөдлөнө. Эцэст нь дагуулж тэндээ амар тавин байлна. Гүн амьсгаа авч ихчинхээс хамрыг мангасны шин цэсний дэрээр тавьж аимшиг тамтыг дахад ашиглана. Шилэн савн зүү ширтэн эдгээрийн хүчээр маш их дайсны түвшинд давхар төлөвлөнө. Нэг самыг барьж аваад цэсийг зажигна. Дараа нь самраа хортон зажихна. Тэр даруй хүчрэхэг эрчим хүчний давлахаа түүний хүрээлж бяс солоно эхэлнэ. 20 хоногийн дараа агуун төтөртийн өрт амьсгаа гаргана. Гэтэл гэнт нүд нь хүүхдүүдээр асаж амнаас нь хурц хашгирaan зэрхэрэн аянга бүх агуйг нэвц эхэлнэ. Гадны газар түүний хувилтын доргоноос чичирнэ. Агуун уурцаа хоёр охин зогсож байлаа. Улаан нөмрөгтэй нэг нь ими зүү хоосон газар маршал дайчны түвшинд давах гэж сонгосон хүнийг хачирхан инээдтэй санана. Харин маршал асрын тэмдэгтээ хар нөмрөгтэй нөгөө охин чимээгүй гэвч бүдэг инээнс эхэлнэ. Мэдэрч буй зүйлдээ илт сонирхон татагдаж байлаа. Агуун дотор тийм хүчтэй эрчим хүчний оригдлалыг мэдэрч үүнийг тэр даруй маршал дайчны түвшин гэдгийг хянж мэднэ. Түүний бодол ярьсан хоёрыг хөлдөө эргэж авьяас хол хүлээж 16 хоног байсныг санаж одоо 20 болсныг ойлгоод
Хамгаалалтын авиасыг нь хоосон гэж найдан өхрөө оршсон газар суугаагүй. Гэвч оч хот ганц цасны өрдөгдөд үлдсэн байсан тал авиасыг хоолох боломжгүй болно. Урдаа тэн мангасыг ийм олон хэсэг болгож зүсэндээ харамсна. Нөгөө талд улаан нөмөрхтэй охин мангасыг тэн насан байж болцсохгүй гэж гайхна. Хар нөмөрхтэй охин толгоос хэсрэн зөрчиж, амтыг хэдэн хоногийн өмнө өгсөн гатал тийм дөнгөж, сайн маршал дайшны түвшин давсныг заана. Маршал шав ийм мангасыг дийших боломжгүй гэж нэмээд. Ийм аюултай ууландаа цайд зүрхэлсэн зэргийг нь чимээг өхөн мартна. Гэвтээ буцханхаа өмнө зэвлэг бүсэд 20 хоног өнгөрөөсөн тэн усан дөрхөр хуцаа тайрна. Үүнийг хараад хоёр охин хурдан сандран бичсэндээ гарч явахар шийднэ. Хожим нь ха баазын маршал цахад тэн тойрон явж зах хичнээн асар том байгаад гайхна. Цааш шалгасаар байж урдаа маршал хасан нэртэй дэлгүүрийг олж харна. Энэ нь өмнө үдсэн охтын харьяа рэгдэг тэр дэлгүүр байлаа. Улаан нөмөрхтэй охин хар нөмөрхтэй найзаа төлөхөж энэ бол өмнө үдсэн залуу гэдгийг заана. Хачин таньж мэдрэмж төрж тэн өх өдрөө иргэн хар нөмөрхтэй охинтой нүд толгохад татна. Ямар нэг зүйл гинт таарна. Цадсан тэрээр чи миний ихч юм уу гэж асууна. Тэн охиныг ихчтэйгээ андуурч дуудаад тэр даруй ичнэ. Гэвч түүний төлөв байдлын цанхыг харангуут нүд нь цачин томров. Энэ охин бол жинхэнэ сууд тухантан байлаа. Түүний нэр юужийн бөгөөд өндөр зэрэгчлийн гислэгчийн авиас, дунд зэрэгчлийн эзний авиас, доод зэрэгчлийн хурдны авиастай. Улаан нөмөрхтэй охин Шаоюн тэн найзыг нь ихч гэж дуудаад өөрийнх нь хэлснээр гуйлгачин байдал магтсан дуурна. Энэ нь тэнийг эргэлзүүлж усан дорсны дараа ч муухай өнөртэй хിവэрөө гэж гайхна. Юужийн 50 байж та Шаоюг бодлохгүй битгийхээс би сануулна. Дуугаан онцгой Шаоюд ямар нэг зүйл шивэнж түүнийхээ дагуу хийхийг захин холтож явна. Тэр даруй Шаоюгийн бүх байдал өөрчлөгдөнө. Тэрээр хүндэтгэн бүхийн өмнөх бүдүүлэг байдлаа уучлалт гойж эцэгтэй Юужийн түүнийг засварсныг тайлбарсан. Юужийн чухал хэргийг улмаас төрүүлж явахаас өөр аргагүй болсныг нэмж хэлнэ. Тэнийг гараас нь натах нь тэр хангамж зархаар ирсэн гэж бодоод өмнөх байдлынхаа төлөө зарах бүхэнд нь үнийг хоёр дахин нэмнэ гэж шаардна. Хоёр төсөл холзоор дүүрэн цүнхийг нь аваад тусгай өрөөрөө дагуулна. Дотор нь хавар өндөр чанартай эд зүйлсээр дүүрэн байсан маршал цахын хамгийн том дэлгүүр гэдгийг нотлно. Нэг охин түүнд цай өгч гарахынхаа өмнө хоёрлог өхрийн нэвэр арсны үн 20 мянган ян болохыг хэлнэ. Амласан гэсээр үүнийг хоёр дахин нэмж 40 мянга болгоно. Энэ нь тэнийг гайхшруулна. Яин ийм их мөнгө шүүрч аавна гэж огт бодоогүй байлаа. Хэсэг өнгөрөөд Шао түүнд 10 мянга тос бүрийн үнэтэй дөрвөн цагаан карт суугана. Яин баярлсандаа энгийн цэврэн үүнийг харуул хичнээн их баярлахыг санаад л байна. Явахын гэж байталшиё. Менежер үеийн өөцөгчийн төхөө болгож авах бүх зүйлд нь 50% хямдал үзүүлэх гэж цагсан гэдгийг нэмж хэлнэ. Үүнийг сонсоод Яин ичэд зохоо болж дэлгүүрийн барааны жагсаалтыг гүйхэн үзэж эхэлнэ. Жагсаалтыг гүйхэхдээ үнэн тэнгэр татсныг хараад бисас хожийн холбоог атгасан там гэр бүлүүдийн буруугаас бүх юм үнэтэй болсон гэж татраа бүвчнэ. Гэсэн ч тэрээр гүн бисас хожийн гарын авлаг мангасын жолох дунд зэргийн мангасын 3 шилцэс 3 гэдгийг хилгэсээр авахар шийднэ. Бүгд 78500 вин босгоч хямдарч болон баг зэрэг танилцсанаар ердөө 70 мянган төлнө. Яин налтан картаа сонгож юуны мөнгийг авсандаа сэтгэл хангалуун болно. Гэрч дотроо тэр энэ онцгой хүндэтгэл зүгээр дэлгүүрийнхэн скинжер гэж дуудснаас болоогүйг мэднэ. Түүнд юу болж харснаа мэдэхгүй ч ямар нэг шалтгаанаар онцгойлон хандж байгаа нь шүү дээ. Ажилтнууд өөр юм хийхгүй тул тэр хаал хоруу явчихшаа түүнийг згсан. Түүний нүүрэнд баг зэрэг инээд тодорно. Ийм амархан дуусгүйг тэр мэдж байлаа. Дараа нь Шио хэрв тэр зөвшөөрөл менежер нь түүнтэй уулзахыг хүсэж байна гэж хэлнэ. Урагшлан ялгасаар Е2 давхарт байрсах танхимд хүрч ирнэ. Хаалхангойхон хамт тэрээр юухийн 50 цагаа болгож сууж байгааг харна. Түүнийг өвчтэйгээ ийм их төстэд гайхширхаж. Мөндлөж төвтэй тэр бодлоо хойш тавина. Юужийн түүнийг ээлжлэхээр өвтөж өөрийгөө махабацах гэдгээ дуртана. Гар барьцахтай зэрэг Ян түүний өндөр зэрэгчийн бэлсгшийн авиасыг хуульч чадаад баг зэрэг инээн сэшин өөрийгөө танилцуулна. Юужийн Яныг сүү гэж тохиод цай хийж өгөхдөө маршал асрын хоёр давхар талхсан хинч бол эрхэм зочин гэж тооцогддог гэдгийг тайлбарсан. Гайхсан Ян өөрийгөө жирийн гартай ус төрийнч нүлүү бүхий гэр бүлийн холбоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч яагаад эрхэм гэж дуудах па ойлгохгүй ханхаа хэлнэ. Юужийн зөвшөөрөгч түүний үндсэн эвэж энэ бие даасан байдал хинч чарьяа шигдэхгүй байдалд оршдог гэдгийг тавин онцлно. Ян хариуд нь юу ч хэлэхгүй ч энэ охин нэгч юугээс нь тэсвэр ямар тайван бодолтой болохыг дотроо тэмдэглэнэ. Цаг албасгүй юулийн ширээгээр нэг тэмдэг босуулж түүнийг өрсөн жинхэнэ учрыг задлана. Тэр Яныг өөрийнхөө маршал асарт нэгдээсэй гэж хүсэж байна. Түүний хийх янз нь Яюг санагдуулна. Тэр хизээч өгөө гэж хийж чаддаггүй хүн. Тэгсэн ч тэр сэтгэлд нэрвэрдэж байсан нэг зүйлийг асууна. Мохабл авиасчиг хүмүүсээр дүүрэн асар том бааз. Тэгэхэд ягаад түн шиг дөнгөж өвчин суралцагч маршал дайчны хүсэх юм бэ? Юулийн босож мохоо шиг баазад авиастад учир биш. Харин мөргөж жилиг ершилдэг учраас хүчрэх байдаг гэдгийг тайлбарсан. Ян санаандгүй сэтгэхний хөдлөн. Тэр эмзэг охин шиг харагдавч түүний үг мөнхөг ихчийнх нь хизээч хүрэхгүй жин алсын хараатай байлаа. Түүний бодолд авцсныг хараад Шаог өгчүүлж битгий хэд бод хүчрэх гэр бүлийн шилдэг шамнар хүртэл эзэгтэйд нэгдэхийн мөрөддөг чарж содон нэгддэггүй гэж хэлнэ. Ян үүнийг алтан боломж гэдгийг мэднэ. Үргэлжлэл дараагийн хэсэг.
хэрэгт. Хэрв танд таалагдж байвал лайк дарж савглуу маань бүртгүүлээрэй. Дараагийн хэсгийг түн өдөхгүй хүргэнэ.